Дэлхийн дулаар л хураачлалт, цаг үеийн өөрчлөлтөд холбогдоод эрдэмтэд нэг юм судалгаа гаргасан байна л да. Манай улсын 2040 онд гэхэд газар нутгийн нэг 30 орчим хувь нь бол сольжигдэхгүй үлдгэнэ гэж. За тэгээд тэр нутг руугаа жоохон төвлөрөл бий болно гэж. Тэгээд тэр нутг нь өөрөө боломжит нутг болно гэж. Энэ одоо байгаль орчны одоо сайтын хувьд энэ мэдээлэл зөв үгүй юу? Нэгдүгээрт хэрвээ зөв бол газар нутгийн тэнцвэрт ашиглалт байдлыг бид одоо цааш анхаарч бодлогонд авч явах нь харин зөв юм шүү гэж. Жишээлбэл хөл орчмын нутаг дэвсгэр одоо энэ шилжих хөдөлгөөнд тэр газар орны одоо дулаарлалт сольжилт гэдэг энэтэй холбоотой эзгүүрэх тал руугаа явж байгаа. Асрикээр төврөгөө ингээд механик өсөлт бий болж штэ улс орны хувьд нь авч үзэх юм бол. Тэгэхээр тэр нутгуудыг улам одоо хөнгө болгох, эзгүй болгох нэг талдаа штэ би нэг талдаа яриад байна. Юм чин олон талтай учраас тэр бодлого руугаа ингээд яваад газар нутгийн тэнцвэрт ашиглалтын байдал алдагдах тал руугаа явж энэ 10 одоо 16 цаашдаа 30 болгоно гэдэг штэ бодлогоор бол. Тэгэхээр энэ байдал маань ер нь зөв бодлого руу явж гэнэ үгүй юу гэж хоёр дахь асуулт. За зэрэгэлдээ улс орнуудын яг энэ бидний одоо хамгаалтанд авч байгаа газар нөгөө талдаа ямар байна гэдэг талаас нь зарим нэг жишээ би ярих гэж бодож байна л да. Жишээлбэл тэр өнөө Ховд аймгийн Булган сумын нутаг тэр Булган голын орчмыг одоо энэ бас өөрчлөгдөж байгаа юм байна. За энэ зөв байх. Ягаад гэвэл тэнд менежментээр ярих юм бол зөндөө юм бий. Гэхдээ яг хятадын тал руугаа аваад үзэх юм бол тэр голын дагуу жинхэнэ одоо газар тариалангийн одоо хамгийн их ургац авдаг тийм газар болоо тэрүүгээр чирээ шоргоолж хөдлөөд тэр нутгийн ардууд нь жинхэнэ амжиргаа тэнд л байгаа байхгүй. А манайх бол тэрийг нь хориод ажихгаарч нөгөө Монгол улсын нийслэлээс хамгийн алс хол орчдох сум бол Ховд аймгийн Булган сум шүү дээ. Тэгээд тэр нутгийн ардууд бол Астрикээр нүүж байна ашаа. Газар нутг бол яг хил орчим руугаа эзгүүрэх хандлага яваад байгаа. Тэгэхээр энэ бодлого маань ер нь уялдаатай үгүй юу гэж гурав дахь асуулт. Жишээлбэл манай хүн сөөхөн байгаа учраас бүр тэр дээр үед ингэж явуулсан байгаа шүү дээ нэг бодлого. За баруун талдаа бол Баян-Илгийн аймгийг байгуулад тэр хил орчмын эзгүй байсан нутаг дэвсгэрийг эзэнтэй болох бодлого явуулсан. За энэ Сүхбаатар тийшээ бол мөн адилхан тэр даргаан тэр улсуудыг за захруугаа одоо байлгах бодлого барьсан. За тэр одоо дорнт чиглэл рүүгээ болохоор чин тэр хинти дорнтын чиглэл рүүгээ болохоор бас тийм бодлого явагдаад ингээд үндсэндээ Чойролсонгаа үед штэ зарим газар хэрэгээр аймаг байгуулж өгч тэр нутгийг эзэнтэй болох байдлаар ингэж одоо хамгаалсан тийм түүх байт юм байл л да. Хамгаалсан ч байх вэ тийм бодлого явуулж ирсэн байл. Энэ нь одоо хэдэн жилийн 5-10 жилийн дараа ингээд үзэхэд үнэхээр зөв бодлого байсан харагдаад байхгүй юу? Тэр ичинхэл тогтоогүй байсан баг 62 он хүртэл тийм байсан шүү дээ. Тэгэхээр чин одоо тийм гадны аюулаас авчирдах тэр асрыг одоо нарийн бодлого явуулж ирсэн байна гэдгийг энд бас нэг хэдээд хэлэхэд бол одоо зөв болов гэж бодож байна. Тэгэхээр тэрнтэй адилхан би минутаа нэмчих үү. За. Нэмээд асууж. Бага. Нэг минут байгаа юм билээ. 4 минут яриад 1 минут нэмж байгаа. Дэг тэр яг тийм. За ингээд саяны одоо тэр тусгай хамгаалтанд авсан тэр алтан руугаар байгаа газрууд дээр бас тийм жишээ их байна. Яг хятадын талд болохоор тэр нутгийг жинхэнэ ёсоор нь ашиглаад харин хамгаалтыг өөр хэлбэрээр явуулаад байхгүй. Ард иргэд дээрээ хамгаалуулах тэрийг одоо нэгэн одоо групп маягийн болгох энэ төр гээд манайх болохоор чирээс хязгаарлаж хайцгаад хамгаалдаг нөгөө 700 мянган 700 байгаль орчны хамгаалч хаанч хүрэхгүй тэгээд одоо хамгаалсан нэртэй сүйтгэх ажиллагаар орчиж байхгүй. Дараагийн дөрөвдүгээр асуулт бол ер нь одоо өнгөрсөн улс байгаль орны хурал дээр хүмүүс санал хэлж байлаа. Тэрний юу гэхээр байгаль орчны хамгаалагчийг цагдаа болгоод тэр одоо хоёр үүрэг хүлээлгээд тэр гэмтгэрэг юу гэдэг юм тэрнтэй ч холбоотой тэр алсагдсан газрууд байгаа улсуудыг тэгж ашиглаж байвал яасан юм бэ? Тэгвэл эрх мэдэн ч гэсэн ядтаа нэг
Ганц үгсээд. За тэгэхээр ерөнхий бол таны 3 асуу эхний 3 чи ер нь нэг л юм базагдчихад байна л да. Тийм. За юу гэхээр ер нь энэ үнэхээр энэ тусгай хамгаалтанд авч байгаа газар нутгууд бол яг ялангуяа одоо энэ болон энэний төрүүчийг энэ эдгээр бол ихэвчлэн одоо онгон дагшин газрыг олдоо авч байгаа. Тэгээд энэ онгон дагшин газрыг авахдаа яг төрүүний тэр Батбол гишүүний хэлдэг ийм санаа бас байх юм шиг байна. Бидний энэ одоо аваад байгаа зүйл дандаа хөдөө орон нутагт хүн алслагдсан, хүн ам бараг суудгүй ийм газрууд байхгүй. Яг үнэхээр одоо тэр Улаанбаатар хотын туул юу богдуулч гэдэг юм уу одоо гэж ярих юм бол бас арай өөр юм шиг байна. Тэгвэл одоо тэрийг нь илүү тийм хүмүүстэй нь ойртуулж бас тодорхой төвшин яг тэр хүмүүст нь хамгаалтын иж бүрэн одоо бүх хүмүүст нь ингэж өгч хязгаарлуулж энэ төр хийх юм болцоонд бүрдэх юм шиг байна. Тэгээд энэ чиглэлээр бол өөрөлдвөл хот суурин газар юм уу тэрнтэй ойролцоо газруудын тусгай хамгаалт ямар байх вэ? Энэ онгон дагшин газрын тусгай хамгаалт ямар байх вэ гэдэг нь бол бид нар бас одоо менежментийн чиглэлээр шинжилгэүүдийг хийж байгаа. Ер нь хийн. Тийм ч учраас бид нар энэ богдуулан зориулаад Дэлхийн банктай хамтраад тусад нь тийм төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна. За нөгөө жишээлбэл одоо ингээ хоёр улс хоорондоо ингээ манай талд тусгай хамгаалалтаа нөгөө талд тусгай хамгаалалтаа байвал зүгээр гэдэг маш зөв. Тийм учраас бид нар бол одоо энийг бол Хятадтай бол одоодондоо энэ чиглэлээр ярьж чадахгүй байна. Оростой бол яриад өнөөдөр улсын цаа тал, улсын наад тал хоёроо бол бид нэр үндсэндээ бол одоо энэ 6 сард очихтой гэрээний гарын үсэг зураад ийм хамтарсан одоо ийм ажиллагаатай ийм тусгай хамгаалалтаа газар нутаг болгоно гэж байна. Шин мандлын ийм одоо тусгай хамгаалалтаа газар нутаг гэж нэрлэдэг байгаа олон улстай. Мөн одоо энэ сохонд гэдэг одоо энэ зүүн талаар дадлын чиглэлээр бас ингээ хамтарсан чиглэлээр юм хийя гэд ярьж байгаа. Тэгээ энэ бол ер нь цаашаа ер нь зөв юм шиг байна. Тэгвэл нэг юм байна. Жишээлбэл та бол ховдыг ярьлаа шүү дээ. Ховдын цаа талд хятадын талдаа бол яг үржил шинтэйний хилийн тэнд байгаа байхгүй. Тэгвэл тэр нөгөө хилийн наад тал руугаа тэр үржил шинтэй газар нь байгаа учраас нөгөө тэр олон тэр бүм хүн чинь наашаага тэндээ шавхад байлгахаас өөр аргагүй л байхгүй. Бидний хувьд бол юу гэхээр яг тэрүүхэн тэндээ бодлогоор одоо эдийн засаг санхүүгийн хувьд тодорхой улс орн маань одоо ойрын эдэн жилдээ босоод ирэхэд яг дээр үеийн тэр мөнгөтэй байсан шигээ тийм одоо баруун зүүн тэр стратегийн хувьд бодоод хүн амаа байршуулад хөдөөнийхөө юу одоо хүртэл их хурлын гишүүд өргөн барьцсан байгаа шүү дээ. Хангамжийн одоо 2 дахин 3 дахин нэмэгдүүлдэг барьдаг тэргээр одоо хүмүүсээ тэндээ байршуулдаг барьдаг тэр бодлого хийх байхаа би бол тэрэнд эргэлзэхгүй байна. Өнөөдөр нөгөө карма маань ямар байгаа гэдэгтээ хамаарал жоох юм байгаа болохоос биш карма гайгүй болчихвол Монгол улс хангалттай бодлого бол тэн дээр хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. За тэр байгаль орчны цагдаа хамгаалагч цагдаа болгохыг бол тэгэл бас гишүүдийн хувьд санаачлал ярих хэрэгтэй байх л да. Ер нь бол бид нэр дараачийн засгийн газар, ер нь засгийн газрын бүтцийг их хурл болгон өөрчлөлт байх юм уу? Тэр нь ерөнхий нэг тогтмол бүтцтэй байгаа тухайн засгийн газрын үед нэг хэдэн агентлагийн төвшин жоох юм өөрчлөлт, жоохон гибхи болгоод тэр нь ерөнхий юм нь бол байнга явж идэг юм руу явъя их хурлын гишүүд яриа л идэг. Тэр бол зөв байх гэж бодож байна. Тэгэхээр энэ ой хамгаалсан